Эртнээс тэгвэл ихч боловсралд нь гарах юм байна да тэгвэл. Тийм. 7 дугаар ангийн хүүхд гэдэг чинь бас болоог байна цаг байна. Болоогүй. Тэгээд ээж болоход ер нь ямар байсан бэ? Их сайхан байсан. Их оройтч гаргасан хүүхд болооч тэр юм уу. Хүмүүс бол уг нь бол ийм сайхан бие хаатай өнөөс сайхан хүү төрөөсөө бүх мөхөл гээд ах шиг байсан. Надад бол тэр нь хамаагүй эмхтэй хүүхдч байсан яа тий гэж бодож ирсэн л да. Ер нь бол охиныгоо хүсчээж гаргасан гэхүүд. Тийм л байна. Та нэр сайхан том биетэй юм аа. Ер нь бол намайг хүмүүс үгүй ядчил волейбол тоглодог болоо гэж боддгийм шиг байлаа шүү дээ. Тэгээ би ч намайг жоохон хүүхэд мөхөд залуухан байхад бол ийм том мом биетэй эмэгтэй хүн тэр болгон байдгүй байсан. Тэгээ ер нь бол бас сакс волейбол тоглоод өсчмөсөд улам өндөр болчих юм болоо энэ төр гэж бодож тэрнээс жоохон хол байсан шүү дээ. Та бол ер нь спортоор л хичээлж байгаа юм гэж. Хичээлж байгаагүй. Одоо энэ нөө нэг буйдаа байна шүү дээ. Жуудагийн буйдаа. За. Тань хоо сонсч л байсан юм. Яг жуудагийн хөдөөч хүлээтэй хөдөө буйдаа гэдэг энэ хүний нэр сонсогдоод хүн байдгийн. Тэр манай техникумд манай биеийн тэмрийн багш байсан. Тэр бол намайг техникумд байхад бол чи волейбол тоглох гэж бол их олон янзаар надад хэлсэн. Гойж үтсэн, загинж үтсэн тэгэл 9 жил дээр үтсэн дээ. Тэгээ би одоо тэгэл волейбол ч юм болоогүй юм да. Өмнө хийжсэн ажлынхын тухай ярих юм бол өмнө хийжсэн ажлууд яг би хөнгөн хүнсний техникум төгсөөл одоо талхчгийн кабинет нарийн үгүй нарийн болчих шүү. Үгүй лаборант байсан ихлээд 4 жил лаборант хийсэн. Тэгээ яг тэр үеийн тогтмол цалин 450 мянган цаас байсан. Одоо миний цалин. Тэгээ бас нэг шугамын ажилч дараа чи илүү аваад байгаа юм шиг санагдал. Тэгээс шугамын ажилч юм болсон. Тэгээ ер нь бол талхч 11 жил ажиллахад эхний 4 жил нь лаборант хийжсэн. Сүүлийн 5 жил нь одоо нөгөө 90 биш тий дахь янгэр мэнгэр гэдэг 90. Тийм 90 чихэр үү? Тий тэрэг чандаг гэсэн. Тэгээд би 2000 онд охиныгоо гаргахад талхч чихрийг ховчлогдоод хувьд очиод чихрийн үйлдвэр нэг жоохон зогсонгүй байдалтай болсон. Тэгэл тэрнээс хойш өстой яасныг мэдэхгүй. Өстой очиочгүй байна. За хоёлаа нөгөө борлуулж байгаа юм байна штэ тийшээ очиж. Модон цонхны араан болохоор бас хөнгөн байх шүү тий. Нөгөө нэг одоо таны үйлдвэрлэх гээд байгаа вакуум цонх шүү дээ. Целлулозын вакуум цонх. Тэрнээс энэ цонх одоо юугаараа ялгаатай байна вэ? Хуванцар вакуумыг яг хийж эхлэег болохоор бас яг тэргүүрээ ялгаатай гэж бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энэ нөгөө нэг бас вакуум загварын ч гэж зарим тохиолдолд хэлдэг л цонх. Шонголтой цонх. Тэгээд сүүлийн үед хүмүүс жоохон сонирхоод хийлгээд байгаа загвар. Энэ нөгөө нэг тотог шонголтой үйлдвэр цонх гэдэг байдаг шүү дээ. Хоёр давхар араам суудсан мууцсан. Тим цонхноос дараа хөнгөвчлсөн материал хэмнсэн л тийм л цонхолтой. Тэгээд яг хуванцар вакуумнаас бол яг тийм юм илүү гэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хоёулангийн ажиллуулах гэж байгаа хүн нэгийг муу хэлээд нэгийг магтаад сутгахгүй тийм ээ. Тэгээ ер нь бол гэхдээ мод гэсэн утгаараа бүх бат яаж ч л бодсон л бүх бат. Тийм. Нөгөө модон вакуум энтер гэдээ яриад идэг шүү дээ тий. Тэртэл их хэдлэх юм харагдаад байна да таны цонх. Энэ зүгээр нэг юм цонх ер нь ямар шүүнтэй гарч байна вэ? Энэ цонх одоо метр квадрат нь 35 мянгад идэж шүү дээ би. Тэгээд энийг вакуум болгож хийж болно л доо. Тэгээд яг модон вакуумыг бол бас ганц нэг тохиолдолд хийж л байсан.
тий одоо яг энэ дуудууд модон вакуум гэж цонх бэлэн байхгүй байна. Энэ дууд вакуум загварын цонх гэдэг. Тийм. За тэнд нэг хөөрхөн жижигхэн хаалга байна. Гэрийн хаалга байна уу? Гэрийн хаалга мөн үү? Мөн гэрийн хаалганы хавцс. Тэн дээр бол хэмжээ дамжаагийн навцраал өгчих юм бол захиалгаар бол ямар хаалга, ямар цонхыг бол игээл өгчих юм байна тий. Ер нь бол гэрийн модноос тоон хаалга ясмат одоо коровтой хаалга нь хэцүү байдаг гэж тийм ээ. Тэгээд гэрийн хаалгыг бол өөрийнхөө хэмжээнд нэг юм хийнэ. За хэлээ тэгвэл энэ чи хаалга байна. За энд байшин орон сууцны хаалганууд байна. Нилээ энэ төрлийн хаалга байх шүү. Та ер нь хичнээн төрлийн бүтээгдэхүүн хийж байна уу? Одоо хаалга, цонх, хаалга, цонх, тавилга ер нь модоор хийж болдог юмнуудыг бүгдийг л хийн. Тэгээ зарим хүмүүс магтаад сайхан болж баярлаа тэрийг аваад явдیں۔ Зарим хүмүүс нь жоохон сэтгэл дундуурлах байх шиг байдیں۔ Тэгээд ер нь одоо гайгүй игээд хүчихэд бол гэж боддیں шүү дээ хүний юмыг. Тэгээ зуулын мод урттай богинтой зарим хүн янз янзын ааштай хүмүүс байдаг баху олон нийтийн үйлчилгээний тийм ажил эрхэлж байгаа хүмүүс чинь. За хоёлаа. Таны ер нь сарын орлого ер нь хичнээн төгрөг байдаг болоо. Айгу баха. Сарын орлого бол одоо өөрийнхөө амжиргааг залгууд нь түрээс мөрөөсөө өгнө. Тэгээд энэ ажилчдаа цалинжууд нь багж магжаас хэдэн дасна. Ингээд бодоход миний сарын орлого бол нэг 800 мянган цаас юм уу? Яг цэвэр ашиг нь. Тэгээ орлого гэж бохорон бодсон бол хамтдаггүй юм байгаа л да. Хүмүүсийн бохор үнийн дүн гэдэг чинь бол хүмүүсийн өгсөн захиалга болгоно оруулж байгаа ш тооцогдсон ш. Тэгээ тэрэн дундаас миний сугалж авч байгаа ашиг бол тийм хэмжээнд л байна. Сайн байна штэ тий. Хүмүүс чинь Солонгос центр гэж гадагшаа яваад л бас ажиллаа нэг 700 мянган цасны нэг цалин авч байгаа. Та бол эх орондоо суужгаад, гэртээ суужгаад, охинтойгоо хамт байжгаад ингээд сайхан эдэн төгрөгийн цалин авчаа дээрээс нь бас 3-4 хүн ажилуулаад тэгээ явж байна. Сайхан. Манай Монголд амжирч болно гэдэг нэвтрүүлгийн нэг сайхан тод жишээ бол та юм байна шүү. За баярлалаа. За чи сайхан мод материалаа хураачсан байна. Мод материалаа хураачсан. Тэгээд ер нь таны бодлоор их орондоо амьдрах боломж ер нь хэр байна вэ? Ер нь бол боломжтой гэж үздэг шүү дээ. Би бол яг хүмүүс салхуурахгүй юм хийгээд байвал бас амьдрах боломж байгаад байна даа л гэж боддог. Ер нь бол би бас лангууны хойно зогсож байгаа тий. Одоо энэ 8 одоо юу гэдэг дэлгүүрийн лангууны хойно эмэгтэй хүний ажил хийгээд зогсож байгаа залуухан эрэгтэй хүмүүстүүд бол жоохон дургүй байдаг шүү дээ. Ягаад гэвэл яг ингээд яваад сэтгээд бодоод юм хийх юм бол хийх юм байна даа л гэж боддог. Заавалчгүй би бол тэр солонгос явна гэдгийг бол ерөөсөө нэг тийм хүнд хэрэгтэй юм гэж хүлээж авдаггүй. Угаасаа л энд ажиллах боломжтой 5 цаас олох амьдрал аваад явчих 5 цаастай болох боломжтой байхад заавалчгүй хүний нутагт очиж боолчлогдоод яах юм бэ гэж боддөө шүү дээ. Өөрийнхөө эх оронд тэгээ ажил хөдөлмөрлөөд бас ажлын өр бүтээлээ эх орондоо шингээж байвал бас манай орон бас сайхан болж байгаа. Нэг шинчүүд. Тэгээд зах зээлээс одоо 90 оноос хойш бол энэ залуучууд ингээл дими холхоод арихтаар суугаад давгаагаараа тижээлгээл ингээд байгаа чинь надад ерөөс таалагддаг. Одоо энэ бааранд барман хийж байгаа залуучуудыг хараад дэлгүүр одоо худалдагч хийгээд зогсож байгаа залуучуудыг хараад би бол нийтмэс арай жоохон сэтгэл юм хийчих юм бол болон шүтэй л гэ тий. Залуу хүн бол бас ямар ч ажлыг хийж чадна. Хүндж ажил байсан. Ер нь бол залуучууд эрэгтэй хүн гэсэн утгаараа бол бие хүчний ажлыг бол хийж үзэх хэрэгтэй байхгүй. Одоо гэхдээ одоогийн хүүхдүүд бол тийм биш байх ш. Тэгэл нэг бэлгийн юм хараал тий. Тэгэл
барагшгүй тэнгэрээс мөнгө унаад ирэх юм болов энэ төр гэсэн бодол байд юм ааши. Тий бэлэнчлээл тэгэл ер нь л нэг хурууныхаа үзүүрээр мөнгө олчихсан натад байд юм шиг үлээ. Гэхдээ нөгөө нэг дуу байдаг үстэй угаасаа нөгөө Каласк Жимийнхэн дуулдаг үстэй нэг мөнгө гэдэг. Тий. Тэр удууд бас үнэн үхтэл дуу шиг санагддгийг шүү дээ надаа. Тий ив нь олдох юм бол бас мөнгө чинь олдоод идэл тий. Өстой нөгөө бороо шиг асгадаг. Гэхдээ арайч нэг бороо шиг асгадаг ч үгүй. Тэгтээ удууд олдох боломжтой. Тэгээд бас нэг юу ч хийгээгүй юм байжээж бороо шиг асгуулах гээд бас асгуулах гэж яах вэ? Гэхдээ юу ч хийгээгүй юм байжээж одоо залуучуудаас ер нь ажиглагдаад байгаа юм тийм юм хийж шалаагүй мөртлөө хэднэг рүү өгөх юм. Ямар цалинтай энэ төр одоо энэ ажлын зар мар өгч шууд цалин хийдвэ энэ төр гэдэг ингэдэг. Танилуу залгаад шууд цалин хийдвэ гэдэг. Ажлаа хийж үзээгүй. Ажлаа хийж үзээгүй тэр хүн юу чаддгийг нь мэддэхгүй ээжээж цалин хийд ингэ. Тэр хүн тэгээд ямар сургууль төгсөөд өөрөөгөө тийм сайн мужаанч гэдэг юм уу те би тийм тэрэг бол өстэй ёстой төгс хийж чадна мадна гэсэн тийм ямар баталгааг нь мэддэхгүй мөртлөө цалин голдог нэг тийм юу ажиглагдаад идэх шүү дээ. Ер нь тий болвол бүх хүмүүс адилхан биш л дээ. Гэхдээ ер нь бол миний ойлгож байгаагаар бол нэг жоохон даруухан байгаа. Би ер нь хийгээд үзчихье гэж зүтгээд байгаа хүмүүс бол юм төрнө. Тэрнээс бол энэ юм л байдий. Угаасаа л тэдэнд өрөөний цалин өгөх ёстой үстэй энэ төрөй загнаад байгаа тийм залуучууд бол мэдэхгүй. За залуустаа хандаж хэлэх сайхан үг байна уу? Ер нь залуустаа хандаж бол одоо чин сэтгэлээсээ өөрийнхөө төлөө ажил хийгээч л гэж. За баярлалаа гэж. Манай нэвтрүүлэгт оролцож сайхан яриагаа өгсөнд. За баярлалаа. За тэгээд урт насалж удаан жаргаарай. Монгол энэ сайхан модны мод үнэртсэн урт насалтай гэдэг. Энэ сайхан ажлаа улам сайхан өргөжүүлж дээрээс нь бас шөө дараа жил аягүй бол магадгүй ирж уулзаж магадгүй. Тэгэх юм бол та вакуум цонхны үйлдвэртээ бүр шээ ажлаа өргөжүүлсэн байгаарай. Энэ жил энэ 6 сарын 1-ээс өмнө оруулцдаг ч юм уу энэ төр гэж бодож ирсэн. Тэгээд одоо арай л боломж бодохгүй байна. Энэ нөгөө нэг тоног төхөөрөмж нарай л гүйцэж цуглахгүй байна. Тэгээ хойд ирэх чинь бол аль болох ажилуулсан байхыг л бодно. Тэгээд таамшаа ажилтч гэсэн амжилт хүсье. Өшөө гой нэвтрүүлэг хийж байгаарай. За баярлалаа тань. За ингээд. За энэ өрөөд манай өнөөдрийн Монголд амьдарч бол нэвтрүүлгээ дугаар өндөрлөгч байна. Тэгээд 100 айлын цагдаагийн гудамж гэдэг энэ ч бол дандаа л мужаан тэг вакуум цог гэл хүн болгоны мэддэг газар байдаг дөө. Тэгээд энэгчтэй уулзлаа, ярилцлаа үргээр сайхан. Бас залуучуудаа хандаж сайхан хэлсэн бахаа гэж бодож байна. Тэгээд хүн ер нь ажиллаж хөдөлмөрлөөл явах юм бол их орондоо байх шиг сайхан байхгүй шүү дээ л гэж хэлмээр санагдаж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй.